Өнөөдөр бид нар яах вэ гэхлээр гадаа гараад ууланд гарах гэж бодож байгаа. Уул нь гарах шээ. Уулын бэлэн дээр булаг дээр гарахаар болсон. Учир нь тэр уул арай л өндөр байсан. Явцгаая. Одоо нэг дэлгүүр орж нэг муухан авчаад тэгээ явъя даа шууд. Мөл туугаал амар гоё байна. Дөөндөр амар гоё гэнэ үү? Яач үз. Тэ? Марцсаал. Али гэдэг штэ бүр. Хамаг мэдээлэл харж хараалж тэ. За sorry. Уучлаарай. Манай хац гоё штэ. Опа. Хо. Тас хөт биш үү яа. Тавлаалахгүй бол. Алхаад яач. Хэрвээ харцдаг. Унсан чи би ямар санаад авах зүйл байгаа. Нэр хатуу юм биш үү? Яа. Ой. Ямар гоё юм. Чомоос талч. Одоо жоохон явчихвал очих гээд байна. Гарахтаа биелээ амаар юм байна. Гарал төгний. Яг тийш. Слэ. Нэг очихстай газраас тэр биш. Тэр байсан юм байна. Шал буруу замаар гараад ирчих. Тэр гүүр нэ. Эстэ. Миний толгой дээрээс нар гарч байна. Ингэж яваад ирч юм уу? Кэр гэж боддог. Энд хамтгаар хөвтөж байсан бол. Ойх. Эй, чам ингэж вэ? Ямар гоё нэр вэ? Тэ? Өөр зүй юм ярилцаал. Бараг ирж ин дөө. Ай тэрэж яаж болов? Байгаль дэлхийгээ хайрлая. Чанбан эрдэн болсон ус булаг шимдаа хайрлана. Энд нэг булаг байт юм аа. Ишээ очтнэ. Тэнгэж урсаал ингэж аваад гэл явчихна. Тэгээд энэ одоо юу харагдаад байна? Инхт юу вэ? Бомбог шиг юм байна. Аяг ч юм.
Агийн хэлбэртэй мөс. Ер нь энэ л ирэх гэсэн юм шүү дээ. Яна буцаж яаж харна. Хөлдөж өглөө. Татара. Nice. Одоо тэгэл миний хойноос явж байгаа хүмүүс ийм л юм хардаг юм да. Юу вэ гэж харсан ч зүгээр. Ийм залуу инээж идэг ш. Мим Roblox аватар. Я гараар хайрлаа. Хүүтэн байна. Хөөе. Ямар чимээг вэ нэ? Ийс амар чимээг утрах юм. Ой нэг жоохон сууя. Юу хийж байгаа юм ч та. Ямар ч машин дуурахгүй, юу ч дуурахгүй шүү дээ. Яг жоохон сонсогчлаа энэ тагтай. Йоо, ямар гоё юм бэ. За. Одоо өөртөөгаа мэдрэмжээ нэг мэдрэх гээд үздэг юм болов. Арай эвгүй юу? Би сонь цагийн хүн да. Ээж авдаа тусалж гинүү да. Эхнэр хөхт авсан уу? Яасан бэ? Guys, ямар ч байсан юу ч хийх болгондоо жаргалтайгаарай. Тэгэд тэр хугацаанд ихэр удахыг юу мэдэхгүй штэ. Зарим хүмүүс залуу насндаа байх үеийг үнэхээр санаад тэгээд хийж бүтээсэн юмнуудад дурсдаг болохоор одоо сайн хийж чадахгүй бол ирээдүйд та залуу өөрийгөө бодоол би тэгдэг байж штэ, ингэдэг байж штэ гэл өнгөрсөн цагтаа амьдрах шаардлагатай болдог. Тийм болохоор яг одоо хийх зүйлээ хийгэрэй за. Тэгээд ирээдүйд тэр зүйлэндээ харамсахгүй тулд. За одоо яах вэ гэхээр дээр нь харин да. Гэтэ би ер нь бичлэг хийж чадахгүй байна. Гар хөлдлөө. Ээлээ авчираагүй. Бэртэ.